За сайн байцгаана уу. Өнөөдөр лекцийн үргэлжлэл. За 7 дугаар лекцийг ярих гэж байна. За энэ лекцийн гарчиг сайенс буюу мэдлэгийн салбар. За мэдлэг гэсэн энэ ойлголт бол ер нь анх грек орноос гаралтай. За София, философия гэж бид нар мэднэ. София цэцэн мэрэгний тухай юм ойлголт бол анх гарч ирж байсан. За дараа нь эпистеме гэдэг жинхэнэ танин мэдхүн юм ойлголтууд гарч ирж байсан. За энэ яагаад тухайн үед София эпистеме гэсэн ийм мэдлэгийн танин мэдхүн огтхонууд гарч ирж философчдын донд яригдж байсан бэ гэхээр ерөөсөө баталгаатай мэдлэг ярихгүй бол дандаа санаануудаа яриад байна. Санаа гэдэг чинь юу юм бэ гэхээр нөгөө докса грек гэдэг. Санаа бол зүг байж болно, алдаатай байж болно. Тийм учраас хүн болгон өөрийнхөө санааг алдаатай байх боломжтой санаануудаа ярих биш. Баталгаатай мэдсэн мэдлэгийг л яриа гэсэн ийм үе бол анх грекээс эхэлж байсан. За тэгээ энэ үеийг бол София болон эпистемегийн үе гэж байна. За гол нь яагаад энэ мэдлэг хүнд хэрэгтэй вэ? Эпистеме тийм үү? Танин мэдхүү яагаад хэрэгтэй вэ гэхээр ерөөсөө энэ сайенс гэж бидний нэрлэдэг олон улсын ойлголтоо латин хэлээр сайенс гэдэг. За монгол хэлээр бид нар шинж тухаан гэж орчуулдаг шүү дээ. Уул нь сайенс чинь мэдлэг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид нар бас орчуулган дээр бол тухайн үед алдаа хийжсэн. За яагаад мэдлэг хүнд хэрэгтэй вэ гэвэл хүний бие бол биологийн хувьд төрөөд өсөөд сайхан ингээд бие өсчдөг. Яг л бид нар юу дутуу байх гэхээр ухаан мэдлэг дутуу байна. Хэрвээ ухаан мэдлэг байхгүй бол бид нар яг л амьтантай адилхан инстинкт рефлексээр л хөдөлдөг. Унтаж, хоол идэж, секс хийхээс өөр юм хийдгүү ийм л амьтан болж өрнө шүү дээ. Тэгэхээр бид нар энийгээ давж мэдлэгтэй боловсролтой болохын тулд бол яагаад мэдлэг боловсролтой болдог вэ гэхээр бид нар бүтэн бүрэн хүн болох хэрэгтэй. Мэдлэг боловсролтой болж чадаагүй үед бол хүн хагас дутуу хүнтэй л адилхан. За сайенс бидний ярих гэж байгаа өнөөдөр монголчууд шинж тухаан гэж орчуулдаг. За сайенс бол ерөнхийдөө Европоос үүсэлтэй. Яг баталгаатай мэдлэг мэрэгжил болоод мэдлэгийн төлөө ажилласан хүмүүс цалин аваад сайхан амьдардаг. Ийм үе бол Европоос гаралтай. За хамгийн анх мэдлэг гэдэг бол чадал, knowledge is power гэж бол Францис Бэкон гэдэг Английн судлаач бол хэлж байсан. За Европт бол анхны сайенсийн байгууллагууд үүссэн, сайенс институтууд тийм ээ. За сайенсууд дотроо бол ерөнхийдөө баталгаатай мэдлэгийн төлөө хүн хөдөлмөрлөх. За ингэж хөдөлмөрлөхийнхаа хажуугаар мэдлэгийн төлөө явж байгаа тэр хүмүүс бас амьдрал нь тухайн мэдлэгтэйгээ зохицож явах. Тэгэхээр ерөөсөө мэдлэгийн төлөө хүмүүс бол мэдлэгээр л хөдөлмөрлөж, мэдлэгээр л амьдрдаг гэсэн юм ойлголтод хүрч болно. За мэдлэг дундад зууны үед бол нэлээд хямралд орж ирсэн. За яагаад гэвэл схоластик гэж бол зөвхөн багш нь заагаад сурагч нь сурдаг ийм схоластикийн тийм мэдлэгийн үе бол дундад зуунд хямралд орж асуудаг, эргэлздэг тийм үе ихэлсэн. Мэдлэгийг бас дахиад шалгадаг ийм үе ихэлсэн. За тэгээд мэдлэгийг үргэлж шинжилж явах хэрэгтэй. Жишээлбэл их сургуулийн профессор хүн 10 жилийн өмнө ярьж ирсэн лекцээ дахиад давтаад авах биш. Энэ хооронд мэдлэгийг нэмэгдээд сайжирсан байх ёстой гэсэн ийм судалгааг гэсэн ийм шинэ ойлголт бол мэдлэгийн хажуугаар гарч ирсэн. За анх 1809 онд Германы хүн болтын гэж хүний санаачилгаар ер нь бол энэ их сургуулиуд университетүүд хажуудаа мэдлэгийн салбарт бас ажилладаг, мэдлэгийг шинжилж яадаг ийм хүрээлэнгүүд институтууд ажиллах ёстой гэдгийг бол зааж ингээд мэдлэг шинжлэхдэх ёстой гэсэн юм онол гаргаж ирж байсан. За тэгээ өнөөдрийн ялангуяа Америкийн университетүүд бол яг л тэр хүн болтын анх санаачилсан мэдлэг шинжлэх институттай хамтран ийм хослож ажилласан ийм университетүүд бол Америкийн университетүүд хүн болтын университет гэж хэлдэг шүү дээ, тийм ээ. За мэдлэг гэж эцсийд юу юм бэ? Мэдлэг гэж бид нар яг юу хэлээд байгаа юм? Тэгэхээр мэдлэг бол ерөнхийдөө ингээд интернетээр бид нар бол мэдлэгийг ингээд хүлээгээд авчдаг. Википедиагаас өсвөлээд янз бүрийн сэтгүүлүүдийг интернетээс авч болдог.
Тэгэхээр мэдлэг гэдэг бол яг нэг түүхий үедтэй адилхан. Яг бол тэр мэдлэг гэдэг түүхий үедийг цааш нь одоо зарж, бодолдож, солилцож болдог ийм одоо сонирхолтой зүйлтэй мэдлэг гэдэг бол гэхдээ энэ мэдлэг бол бас ховорхон яг баталгаатай шин өндөр чанарын мэдлэг бол ховорхон. За нөгөөтэйгөр ерөөсөө мэдлэг бол энэ ертөнцийн салсгүй хэсэг. Өөрөөр хэлбэл мэдлэг эзнээсээ салаад буцаад одоо очиж болдог. Бусад хүнд мэдлэг тарааж болдог ийм онцлогтой зүйлтэй мэдлэг бол. За нөгөөтэйгөр мэдлэг бол өнөөдөр маш их үнэтэй болсон. Тийм тэрийг одоо судлаач мэдлэгийг боловсруулж байгаа хүмүүс бол тэрийг одоо хэрэгэлдэг. Тэргээ бусдад одоо бас мэдлэгээ дамжуулж за өндөр үнээр одоо судалж болдог. За сайенсийн одоо салбарын зарим мэдлэг бол ерөнхийдөө багж одоо люксус гэдэг чинь тийм үү, тийм одоо үнэт идэлтэй адилхан юм үнэтэй мэдлэгүүд байдаг. За хамгийн хүнтэй мэдлэгүүдийг одоо бүтээж чадсан ийм мэдлэгийн одоо салбарын хүмүүс бол одоо Нобелийн шагнал авдаг шүү дээ. Одоо физикийн салбарт байна уу, тийм ээ? Өндөр мэдлэг төрээд мэдлэгээр одоо Нобелийн шагнал авдаг. За зарим олон одоо мэдлэгтэй судлаачид бол дэлхийн том университетүүдэд одоо профессор хийж маш одоо өндөр цалин авдаг. За сайенс болон их сургууль университетүүдэд чанартай өндөр үнэтэй баталгаатай мэдлэгүүд байдаг бол бидний өдөр тутмын амьдрал бас мэдлэгүүд бий. Хэдийгээр одоо хямдхан ч гэсэн бид нар бас хэрэгтэй өдөр тутмын амьдрал хэрэг болдог юм мэдлэгүүд байдаг. За тэдний бас баталгаатай хэсэг бол бас шалгах гэдэг хэцүү. Ер нь шалгах шаардлагагүй юм өдөр тутмын амьдралын мэдлэгүүд байдаг. Энэ бол хүн өөрийнхөө нэг санааг хэлчих. За санаагаа хэлнэ гэдэг чинь энэ тэнд харсан, үзсэн, сонссон зүйлээ тийм үү? Хүмүүс өөрийнхөө санаа болоод хэлчих. За илүү одоо түүх ярих, янз бүрийн түүх ярих чинь бас тэр дотор жоохон ч гэсэн мэдлэг явдаг. За домог, зүйрц зүг, за дөрвөн мөртүүд хэлэх энэ төр бол тэр дотор жоохон мэдлэгүүд явдаг. Гэхдээ тийм үнэтэй айхтар одоо шинэ мэдлэгүүд биш. За цуу тарах бас нэг мэдлэг. Яг бол мэдснийг цааш нь одоо хүнд бол тарааж байгаа. За нууц задлах бол бас нэг мэдлэг авч явж байгаа. Хэлж чадахгүй гэсэн одоо мэдсэн зүйлээ хэлчих бол одоо тэрийг бол хүмүүс нууц тараах гэж ярьдаг. За зурагтаар ярьж байгаа хүмүүсийг бас зарим нь сонсоод байхад бас ганц хоёр мэдлэгийн зүйл бас яриад байдаг. Бас мэдсэн зүйлээ. Тий. За ихэнхдээ бол мэдээж яг мэдлэг хэцүү. Тий баталгаагүй зүйлс л дээ. За сонингууд одоо уншихад бол сонин дотор жоохон мэдлэгүүд байдаг. За ихэнх сонингууд нэгэнд одоо улс төрийн намуудын ч юм уу сонингууд болчих юм бол мэдээж тэр дотор мэдлэг байхгүй. Ерөнхийдөө урай лооцсон тийм үү тарих угаах гэсэн юмнууд юм гэсэн үг шүү дээ. За ингээд энэ тэр номнуудыг хүн ингээд хальтмалт уншаад байвал жоохон бас мэдлэг аваад авах юм боломжтой. За энэ бол бидний өдөр тутамд өглөөнөөс орой одоо амьдарч явах тохиолддог хямдхан ийм одоо мэдлгүүдийн одоо жишээнүүд. За философи болон энэ сайенс гэдэг одоо бидний энд одоо ярьж байгаа энэ сэдэв бол түрүүний хэлсэн өдөр тутмын мэдлэгийн хажууд бол жинхэнэ мэдлэг, тийм үнэн мэдлэг, бас үнэтэй мэдлэг. Ийм одоо гурван шин чанартай. За Коперникус гэж одоо та нар мэдж байгаа Окторгос судлаач байсан. Энэ хүн бол одоо анх удаага баталгаатай одоо сайн жинхэнэ одоо үнэн мэдлэгийг одоо эхлүүлсэн хүн гэдэг шүү дээ. Тийм. Тэгээ энэ үүнийхээ төлөө бол одоо тэр хүн бол бас нэгэн тухайн үед бас нэгэн хэлмэгжсэн. За Коперникусын анхны мэдлэг бол ерөнхийдөө одоо дэлхий нарыг тойрдог. За тэрнээс өмнө бол одоо нар дэлхийг тойрдог гэдэг байсан. За энэ мэдлэгт бол одоо Коперникус шинжилэл хийж одоо жинхэнэ мэдлэг төрсөн. За мэдлэгтэй болохын тулд ерөнхийдөө хэд хэдэн зүйлсийг бас анхаарах хэрэгтэй. За нөхцөл байх хэрэгтэй, нөхцөл боловсрол байх хэрэгтэй. За нэгдүгээрт бол мэдлэг бол хүчинтэй байх хэрэгтэй. Хүчинтэй байна гэдэг нь нэгдүгээрт үнэн байх, хоёрдугаарт зөв байх. За мэдлэг бас чанарын нөхцөл болцолтой байх хэрэгтэй. Чанарын асуудал. Өөрөөр информацийн төвшөнд цааш нь мэдээлж болох сайенсаас гаралтай рационалитеттэй гаралтай ийм одоо мэдлэгүүд байх шаардлагатай. Тэгжээч бид нар одоо мэдлэг гэж үнэлнэ гэхээс биш. Хэрвээ одоо информацийн төвшөнд биш бол мэдлэгийг цааш нь одоо мэдлэг гэхэд бол өндөрлөлт учирна. За нөгөө талдаа мэдлэг бол хэрэглээний шинжтэй байх хэрэгтэй. Хэрэг болохгүй мэдлэг бол биднэрт бол одоо хэрэггүй. Тэнд одоо тийм мэдлэгийн төлөө цаг угаараа хэрэггүй. Мэдлэгээ эргэж чаддгүй юм бол одоо ямар ч утгагүй.
Тэгэхээр мэдлэг бол яах ёстой үргэлж хэрэглэгдэж явах ёстой. Яг л бараа түүхээтэй адилхан хэрэглэгдэж тэрүүгээрээ бусад хүмүүс одоо танин мэдхүйд одоо тэг болдог. За зарим хүмүүс бол баргаж одоо мэдлэгээрээ бас зарим хүмүүс бас гайхуулдаг. За иймэрхүү хүмүүс бол олон байдаг. За мэдлэгийн онцлог. За мэдлэг бол дотроо олон төрлийн онцлогтой. За тэрнээс би ганц хоёр зүйлийг танд нэрлэе. Мэдээж одоо энэ лекц бол нэлээд мэдлэгийн бас дээгүүр төвшөнд явж байгаа учраас зарим зүйлүүд нэлээд ойлгохгүй төвхтэй байж магадгүй. Тэгтээ ойлгохгүй зүйлийг сонссныхаа дараа ойлгодог болдог учраас энд нэг яах хэрэггүй. Татгалзах хэрэггүй. За мэдлэг бол ерөнхийдөө эхлээд бол символийн чанартай. Яг бол альва нэг зүйлийг мэдлэг төлөөлж явдаг. За хоёрдугаарт бол мэдлэг бол альва нэг зүйл биш, материал биш шүү дээ. Бидний толгойд яваад зүйлийг л мэдлэг гэдэг байгаа шүү дээ, тийм ээ. За мэдлэгийг мэдээж үүсгэж болно, эсэргүүцэж болно. Жишээлбэл намайг ингэж ярьж байгаа тийм үү? Бидний одоо ярьж байгаа мэдлэгийг эсэргүүцэж болно. Яг бол мэдлэгийн одоо төвшөнд тийм төвшөнд байна гэж. Гэхдээ мэдлэгийг устгах юм гэж боломж байна. Тэрийг одоо мартчихгүй. Яг бол мэдлэг аль хэдийн нөгөө хүнд одоо очихсан явж байгаа шүү дээ. Яг одоо энэ ярьж байхад л миний мэдлэг бусад хүнд очиад байгаа. Тэрийг бас мартаж болохгүй. За мэдлэг бол өндөр зэрэглэлтэй. Тийм. Үнний чадвартай байх хэрэгтэй. Яг байх хэрэгтэй. Бат байх хэрэгтэй. Мэдлэг бүрэн байх хэрэгтэй. Зөвтгөгдсөн байх хэрэгтэй. За эцэст мэдлэг ямар байх хэрэгтэй гэвэл хонцтой байх хэрэгтэй. Бидний тусалхаар. Бидний цааш нь аваад явах. Хөгжил дэвшил ажиллах. Тийм мэдлэг байх хэрэгтэй. За мэдлэг бол мэдээж хамтын өмч. Би бол одоо энд зөвхөн хувийнхаа одоо мэдлэгийг ярьж байгаа юм биш шүү дээ. Би хүн төрөлхтний мэдлэгээс суралцаад тэр мэдлэгээ та нартай хуваалцаад зогсож байгаа. Тийм учраас мэдлэг бол чөлөөтэй. Бид нар мэдлэгийг хааж одоо боогдуулж болохгүй. Мэдлэгийн одоо эрхч гэдэг юм уу тийм зүйл ярьж болохгүй. Мэдлэг эзэн бол айхгүй шүү дээ. Хүн төрөлхтний мэдлэг бол яг дэлхийгээр тараагдаад явж байгаа. За тэндээс л би одоо та нар одоо Монгол оронд энэ мэдлэгийг бол амжуулж байгаа юм шүү дээ. За мэдлэгийн нэг сайхан чанар бол би хүн нэгэд мэдлэгээ өгчлөө. Тэгэхэд мэдлэг надад үлдчихдэг байхгүй. Тэгээд энд бид хоёулаа мэдлэгтэй болчихно. Хэрвээ би надад нэг материаллык зүйл байгаа, мөнгө байх юм уу, алт байх юм бол би хүнд өгчлөө. Одоо би алтгүй болчих шээ. Гэтэл мэдлэг бол надад ч үлдэн тэр хүн жаваад явчих. Тэгэхээр энэ мэдлэг бол ийм одоо бас онцлогтой. Тэгэхээр мэдлэг тараах бол одоо өгсөн хүн одоо хохирохгүй, авсан хүн одоо илүү нь хожиж байгаа биш. Хоёулаа одоо хожиж байгаа гэдгийг бас мартаж болохгүй. За мэдлэгтэй байх бол мэдээж одоо өөрт урамтай байдаг. Хүн ер нь мэдлэгтэй болгоцсон одоо их урамтай амьдрал бас их урагшаагаа харж их амьдралыг зөвнүүдээр харж бол явдаг. Тийм учраас бид нарт амьдралыг зөвнүүдээр харахад мэдлэг хэрэгтэй. Бид нар мэдлэггүй бол юун одоо ертөнцийг үзэх үзэл ярих, юун үзэл бодол ярих, үзэл санаа ярих ямар ч боломж байхгүй. Мэдлэг гэдэг чинь онол учраас зөв үнэн. За юу мэдлэг бол ерөнхийдөө мэдээж одоо интернетийн мэдлэгийг бид нар бас мэдж байгаа. Одоо хүн уншдаг, копидад авчдаг, тийм үү? Тэгээ цааш нь бол дамжуулждаг ийм нэг онцлогтой. За мэдлэг бол маш хурдан өсдөг. Тэгээ ер нь бол өнөөдөр дэлхий дээр бол мэдлэгийн хэмжээ бол өдөр бүр хэдэн мянгаар одоо өсөж байгаа. Мэдлэг бол хэзээ зогсохгүй шүү дээ. Тийм. Одоо бид нар бол эрдмийн далай гэж буруу яриад байдаг л да. Эрдмийн оргил гэж байгаа да. Эрдмийн оргил төрж болно. Мэдлэг бол далайтай адилхан, далай тэнгистэй адилхан. Дуусна гэж байна. Мэдлэг улам л гисэл яваад. Тэгэхээр бид нар эрдмийн оргил мэдлэгийн далай гэж ярих боломжтой. За мэдлэг сая би хэллээ. Мэдлэг бол олон нүүр царайтай. Нэгдүгээр эд бараа яг түүхий эдтэй адилхан. Тийм. За хоёрдугаар мэдлэг бол нийтийн өмч. Хувийн өмч биш. За мэдлэг бол соёлын өмч. Яг бол мэдлэгтэй болох тусам тухайн ард түмэн үндэстэн соёлтой болдог. Тийм учраас соёлын өмч. За гуравдугаарт бол мэдлэг бол яг л далай тэнгистэй адилхан гэж би хэлсэн. Хүн тэр дотор ороод яг живж байгаатай бас адилхан. Хэд их мэдлэгт дотор хүн орох юм бол тэр нь одоо яг жившгэл болно. Учраа олохгүй. Тийм учраас одоо эхлээд ерөнхий боловсрол ихтэй сургуулийн одоо мэдлэгтэй байж ээж хүн жинхэнэ одоо нөгөө айхтар том мэдлэг рүү орно шүү дээ. Тэрнээс одоо шууд одоо мэдлэг боловсролгүй хүн их мэдлэг рүү орох одоо оруулаад одоо тэгэл живхтэй л идэх учраа олохгүй. За мэдлэг мэдээж одоо яг цөлжүүлнэ гэсэн гоё байдаг. Яг бол
Мэдлэг яагаад сүлжүүлдэг вэ? Яг бол мэдлэг гараад ирэхээр төрүүчийн газар ерөнхийдөө үнцнийг болчихдог. Төрүүчийн одоо мэдлэгтэй мэдлэг үнцнийг болцсон учраас хүн хоосохтой адилхан мэдээд байгаа. Тиймээс дахиад дараагийнхаа мэдлэг рүү явах хэрэгтэй. За мэдлэгийг бол одоо үйлдвэрлэж болно, боловсруулж болно, мэдлэгийг хэрэглэж болно, мэдлэгийг хэрэгжүүлж болно, мэдлэгийг эзэмшиж болно, мэдлэгийг ашиглаж болно, мэдлэгийг үнэлж болно. Тэр ч байтугай мэдлэгийг бол одоо хадгалаад, хуваарлаад ингээд тараадаг юм одоо олон шинж чанартай. За мэдлэг дотроо хоёр төрөл. Нэгдүгээр ерөнхий мэдлэг гэж гээ. Одоо general knowledge гэж байдаг. Ерөнхий мэдлэг. За нөгөөх нь бол тусгай мэдлэг. Энэ бол special knowledge. За ерөнхий мэдлэг бол ерөнхийдөө одоо бидний яриад байгаа science-ийн теори тийм үү? За хэрэгэлдэг, практикт хэрэгэлдэг мэдлгүүд байна. Хэрэгжүүлдэг мэдлгүүд бол юу вэ? Техник болоод байдаг. Мэдлэг өөрөөр хэлбэл онол байж байгаа практикт хүрч ирээд хүмүүс тэрийг нь ашиглаад техник болгоод тэгээд одоо энэ интернет, компьютер, ноутбук гэх ингээд үйлдвэрлэгдээд техник болоо явчихж байгаа шүү дээ. За одоо тэр техникээ үйлдвэрлээд тухайн орны эдийн засаг хөгжиж явчих юм бол индастри болчихдог. Өөрөөр ажилтг болчихдог. За өнөөдөр бол Монгол оронд бол одоо компьютерийн жишээлбэл теори нь байгаа, практик нь байгаа. Техник нь бол орж ирэх. Бид нар компьютер шууд үйлдвэрлэж эхлэх байгаа. Дөрөвдүгээрт бид нар компьютерийн ажилтг бас хөгжиж байгаа. Компьютертэй тодорхойлсон эдийн засаг бид нар байхгүй. Тэгэхээр бид нар ерөнхий мэдлэгийн өдөө хоёрхан л манад бол хэрэгжиж байгаа. За тусгай мэдлэг, спешиал мэдлэг бол тухайн хүний мэдсэн мэдлэгүүд. Ер нь бол Монгол оронд бол дандаа тусгай мэдлэгүүд л явдаг шүү дээ. Ерөнхий мэдлэг байхгүй. Тусгай мэдлэг гэдэг нь Америк явсан нэг юм сараад өгöd ирсэн. Франц, Герман, Англи явсан Европоос мэдлэгтэй болоод ирсэн. Япон, Өмнөд Солонгос, Хятад руу явсан Азийн мэдлэгтэй болоод ирчихсэн. Ингээд яг хүн болгол нэг өөрөөгөө нэг мэдлэгийг л тэгээд явж идэг. Нийт нийгэмд нэгэн ийм одоо бидний мэдлэг одоо үүсэж чадаагүй байгаа хараахан. Тийм. За одоо мэдээж тусгай мэдлэг дотор бол мэдээж одоо янз бүрийн статистикийн нарийн ширийн тоонууд ордог. 100 одоо үер болох ч юм уу иймэрхүү юмнууд бол тусгай одоо мэдлэг гэхээсээ илүү одоо мэдээлэл болоод тардаг гэдэг бас мартчихлахгүй. За мэдлэгт хүн хүрнэ гэдэг бол ерөөсөө яг нэг хүн ингээд дурлаж ядахтай л адилхан. Мэдлэгт бас хүн дурлаж яддаг. За энэний нэг жишээ бол одоо шил харь гаригуудаас одоо янз бүрийн мэдээлэл хүлээх гэсэн юм. Одоо Америкт байдаг, Калифорнид байдаг тийм 42 шиг том телескоп байдаг. За эдгээр бол яадаг бол одоо харь гаригаас ч юм уу окторгуугаас мэдээлэл хүлээгээд сууж байдаг. Хаа нэг газараас нэг мэдээлэл хурж ирээд за бидний одоо гариг дээр бас амьдрал гэж байдаг юм шүү. Танаа гариг дээр бас амьдрал байдаг юм байл. Бүгдээрээ одоо танилцах уу, холбогдох уу гэсэн ийм мэдээллийг одоо олон жилээр хүлээгээд байж байгаа нэг юм байгууллага байдаг. За энэ байгууллагын нэр бол англиар SETI гэдэг, тийм ээ? Searching Extraterrestrial Intelligence гэсэн юм төсөл бий. За энэ бол одоо олон зуун сая долларын одоо хөрөнгө. Гэхдээ зөвхөн мэдхэд зориулсан. За харь гаригуудын одоо интеллигенц, харь гаригуудыг бие эсхийг бас тооцоолсон онлын бас томьёонууд байдаг. За энэ онлын томьёонууд бол одоо энэ окторгууд, хичнээн гаригууд байгаа. Тэдний хоортын нарны системийн тоонууд, за тэгэл тэн дотор байх коммуникацтай болох боломжууд гэл ингээд бүх факторуудыг үржүүлсээр байгаад тэгээд нэг гаргаж ирээд за ер нь энэ окторгууд бол одоо бид нартай адилхан юм хүн амьд бие одоо оршдог ийм интеллигенцтэй бид нартай бас харьцаж чаддаг ийм одоо гаригууд дэлхийдээ адилхан ийм гаригууд бол ерөнхийдөө 100 сая ширхэг байх боломжтой гэсэн юм тоо гардаг. За энэ бол одоо миний түрүүний хэлдэг одоо өндөр үнэтэй одоо мэдлэг. За өшөөнийг одоо мэдэх гэсэн одоо өндөр үнэтэй мэдлэгийн нэг жишээ бол CERN гэдэг бид нар мэдж байгаа. Франц, Швейцар, Герман гэсэн ийм гурван хил дээр бол газар доор 100 метрийн хүнд 27 км-ийн нэг тойрог юу байдаг шүү дээ. Хамгийн жижигхэн партикл энэ ертөнцийн энэ хорвоо дээр хамгийн жижигхэн хэсэг нь ямар хэсэг байдаг юм бол гэдэг. Хамгийн жижиг хэсэг бид нар атом гэж хэлсэн шүү дээ. Гэтэл атом ч одоо өшөө цаашгаа жижигрээд олон ширхэг болоо явж байгаа шүү дээ. Тэгээд тэдний дотроос хамгийн жижигхэн хэсэг нь яг юу юм бол гэсэн юм одоо партиклийн судалгаа болоод явагддаг. За энэ бол бас олон сая одоо долларын үнэтэй партикл хурцгагч болов одоо партикл мөргөлдүүлэгч гэдэг чинь хоёр жижигхэн хэсгийг мөргөлдүүлээд хэдэн ширхэг багтахнууд тэрийг одоо судалдаг ийм одоо
хүрээлэн байдаг. За энийг бол цээн гэдэг. За энд бас одоо бидний өнөөдрийн энд ярьж байгаа үнэтэй мэдлэг үйлдвэрлэх. За түрүүн би хэллээ хамгийн анхны одоо жижиг партикл бол хаанаас үүссэн гэсэн. Ерөнхийдөө бол өнөөдөр бол 12 ширхэг жижигхэн одоо партикл жижигхэн хэсгүүд бол нэгдэж байгаа. За хүн төрөлхтөн ийм байдаг юм байж. Окторгуугаас ахуулаад жижигхэн партикл хүртэл судалгаа ингэж явуулж байгаа. За энэ хүн төрөлхтний мэдлэгийн хажууд монголчууд бидний одоо мэдлэг ямар хэмжээнд вэ? Ер нь бид нар хэдий мэдлэгийн төлөө ажиллаж амьдарч эхэлсэн. Ямар анхны монгол хүн яг мэдлэгээр ажиллагаад амьдраад гэсэн. Хамгийн анхны монгол хүн гизээ танин мэдхүү гэж юу вэ? Санаагаа хэлээ одоо болцгоё гэж хамгийн анхны одоо ямар монгол хүн гэсэн. За тэрийг бол бид нар одоохондоо мэдэхгүй. Түүхээс бол мэдлэгийн одоо асуудал бол маш бүдэг байдаг. За монголчууд бид нар мэдлэгийнхаа одоо анхны үүсдээ ярих юм бол одоо Монгол Улсын их сургуулийг л ярина л да. Тэнд одоо тухайн үед Оросууд одоо зөвлөлт холбоод улсын одоо тусламжтайгаар Монгол Улсын их сургуулийг байгуулад за Монгол оронд анх удаага хүн төрөлхтний мэдлэг их хэмжээгээр орж ирсэн. За хоёр дахь нь мэдлэгийн одоо байгууллага бол уул нь одоо мэдлэгийн академи гэж нэртэй байх ёстой. Харамсалтай шинж тухааны академи гэж бид нэрлэдэг. За энэ шинж тухааны академи гэдэг байгууллага бол хоёр дахь том одоо гадаад орноос мэдлэг орж ирсэн, мэдлэгийг авчирхад одоо гол үүрэг гүйцэтгэсэн байгууллага. За энэ хоёр байгууллагаар бол дамжид 1950-аад оны үед бол 40-50 оны үед бол хүн төрөлхтний одоо мэдлэгүүд орж ирсэн. За энэ мэдлэгүүд орж ирэхдээ зөвхөн байгалийн салбарын мэдлэгүүд орж ирсэн шүү гэдгийг бид нараас мартаж болохгүй. Яг одоо human science, philosophy, социологийн мэдлэгүүд бол тэр үед бол орж ирч чадаагүй. За монголчуудад ерөнхийдөө мэдлэг бол анхны үед бол маш шин зүйл байсан. Яг бол бид нар манжийн, боолын, феодлын, богд хааны тэр одоо нийгмийн амьдралаас мэдлэгийн амьдрал руу одоо Улаанбаатарт орж иж нийслэл одоо болж амьдарч мэдлэгтэй болж, мэрэгчлээ болж, судлаач болох. Энэ зүйл бол биднэрт бол хайрцангуй цоо шин зүйл байсан. Энэ бол ердөө 20 дугаар зууны 2 дугаар хагас бидэрт явагдлаа шүү дээ. Гэтэл энд яриад байгаа энэ мэдлэг бол хүн төрөлхтний одоо түүхээр бол 2500 жилийн түүхтэй шүү дээ. Тэгэхээр бид нар ердөө 2500 жилийн тэр их мэдлэгийн түүхийг ердөө л нэг 50-60 жилийн дотор л одоо тэрнтэй одоо дөнгөж танилцсан. За өнөөдөр бол хангалттай танилцж чадаагүй хэвээрээ байна. Шинж ухааны академи Монгол Улсын их сургууль гэсэн байгууллагууд маань хүндрэлтний тэр мэдлэгийг улс орондоо нийгэмдээ тарааж хүртээж чадахгүй байх тийм одоо чадвар одоохондоо мэдээж алга. За бид нар монголчуудын шин мэдлэг яагаад шин зүйл вэ гэвэл бид ерөнхийдөө малчин амьдралаар амьдарч ирсэн. Хөдөө тал хаяр нутагт малчин амьдралаа. Ерөнхийдөө танин мэдхүйн асуудал бол тэнд ярихдаггүй шүү дээ. Тэгээ малын дөртөө туршлагатай байхад л амьдрал яваад байгаа. Тэнд бол нэг ухаан шаардсан, мэдлэг шаардсан ажил бол явагдахгүй. Гол нь туршлага дээр л тулгуурлаж явчихдаг. Аав ээжийн туршлагыг л одоо сайн сонсож явах юм бол ажил амьдрал тэндээ бүтчихнэ. За монголчуудын мэдлэг яг тэр 50-аад онд орж ирж байгаа үед бол ерөнхийдөө одоо монголчуудын донд анх удаага ялгаа үүсч эхэлсэн. Мэдлэгтэй монголчууд, мэдлэггүй монголчууд гэсэн. За энэ бол манай нийгэмд бол маш том одоо зөрчил авчирсан. Яг бол бүгдээрээ адилхан малчин, бүгдээрээ адилхан гаралт үүсэлтэй байтал гинт нэг хэсэг мэдлэгтэй, нэг хэсэг мэдлэггүй болоод гэсэн. За энэ бол одоо бидэрт бол нэлээд одоо ямар л авчирсан. За нэгэнт одоо гинт мэдлэгтэй хүмүүс гараад ирсэн учраас тэднийг одоо эрдэмтэд одоо агуу сууд одоо юу гэдэг юм тийм үү? Соён гэгэрүүлчгээ нэг хэсэг хүмүүсийг магтаад гисэн. За энэ бол монголчуудын хувьд бол цоо шин зүйл. Яагаад хоёрлохнаа малчин гаралтай гэж нэгэн гэж магтаад байгаа. Яачихсан тэр хүн юм. За энэ бол бидний хувьд бол цоо шин зүйл байсан. За мэдлэгтэй би одоо эрдэмтэн, доктор, профессор, академич энтергээд одоо тийм үү янз бүрийн цолнууд гараад Монгол оронд хэсэг хүмүүс нэг 50-60 оны үеэс бол хэд их онгорч гисэн. Тийм учраас онгорч гисэн учраас бас тухайн үед сэхэтний төвөглөл гэсэн юм асуудал явагдчихлаа шүү. Тийм учраас мэдлэгтэй хүн хязгаарч онгорч болохгүй. Тийм мэдлэгтэй хүн бол тэр нийгэмд үйлчлэх ёстой. Мэдсэн мэдлэгээ нийгэмд тараах ёстой. Монголчууд нөгөө нэг хамтын амьдралын социологийн тийм ойлголт өдөрт байхгүй учраас юм мэдхээр тэрийг нуугаад хэлдэггүй. Тэрийгээрээ мөн болж нөгөө дуулыгаа дарамталж нөгөө дуулыгаа одоо доогуур байдалд оруулж ингээд онгорох гээд байдаг. Ерөнхийдөө манай одоо эрдэмтэн, соён гэгэрүүлэгч гэдэг түүхч монгол хэлний одоо хүмүүс маань их тийм онгороо хүмүүс байсан. 60-аад онд бол маш хөнгөрч ирсэн.
За энэ бол манад одоо мэдлэг хөгжих тэр одоо бололцоог хаасан. Өнөөдөр бид нар 21-р зуунд яагаад улс орноор ийм их мэдлэгээс хол байна вэ гэдэг бол тэр 60-аад оны үеийн одоо тэр скетний төвөглөлийн хүмүүс бол одоо бас гол үр гүйцэтгсэн. За бусдыг одоо мэдлэгээрээ дарамтлагдаг одоо багш нар өнөөдөр одоо шинжлэх ухааны академиас өсвөлээд Монгол Улсын их сургууль одоо бүх ихтэй сургуулиуд үүссэн байна. Заавал нэг шавь гэдэг, гарын шавь гэдэг тэрийг ингээд хажуудаа байлгаж зардаг, хамаг ажиллаа хийдэг гэдэг. Тэгээд тэр шавьгаа өөрөөсөө илүү мэдлэгтэй болоод ирэхээр дургу, хаадаг, боодог. Уул нь мэдлэг чинь тараад улам хөгжөөд явж явах хэрэгтэй. Шавь заавал багшаасаа илүү мэдлэгтэй болох хэрэгтэй шүү дээ. Манайд бол мундаг багш тэрийг одоо шүтээд тэгээд баахан одоо шавнар нь одоо ингээд мэдлэг нь нэмэгдэхгүй ингээд нэг зогсон байдалтай одоо явагдаад байдаг. За энэ бол манай нэг бас хамжтай жишээ. За мэдлэг гэдгийг Монгол орнд тарааж улам шин мэдлэгтэй болохын оронд бид нар бол цолоор хөөцөлж, шагналаар хөөцөлж, магтаал, хэрэгэм, гоншингийн төлөө болоод бүгд одоо ерөнхийдөө энэ мэдлэг гэдэг зүйлийг хөгжүүлэхгүйгээр ихтэй сургуулиуд, шинжлэх ухааны академийн одоо хүмүүс бол ялангуяа энэ мэдлэгийг бол хөгжөхөд ингэж саад болж байгаа. За ингээд үгээр өнөөдрийн лекцээ төгсгөл болгоё.